Аримдын хөргөө үзэгчтэй болзон нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. Тэгэхээр өнөөдрийн болзоонд урлагийн гавь цэцгэлтэн зураач дизайнер Эрдэнэ Бэлгийг урьлаа. За сайн байна уу та? Урилга хүлээж авсанд баярлалаа. За уран бүтээлийн олзом гэхдээ нөө. Хийжлээ. Таныг маш олон уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж дуулсан учраас өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьсан. Одоо тоогоор ярих юм бол хичнээн уран бүтээл дээр ажиллаж чинь яг өнөөдрийн байдлаар. Яг том төсөл маань майдер төсөл дээр ажиллаж байгаа шүү дээ. За бусд нь бол яг жижиг нөгөө төслүүд байна. Баримт киноны төслүүд энэ төр дээр зөвлөхөөр ажиллаж байгаа нь байгаа. Тэгээ бас нэг хүүхдийн комикс ном гаргаж байгаа тэн дээр зөвлөхөөр ажиллаж байна. Нэг хамтлаг байгуулгаж байгаа тэднэрд бас зөвлөж байна гэл. Ер нь дандаа нэг зөвлөх маягийн ажиллаж байна. Яг гардаад хийж байгаа юм бол яг майдер төсөл дээр өдөртөх зөвлөлт нь ажиллаж байгаа л та. Мориур цогцлбарын талаар хүмүүсүүд их ярьж байгаа. Тэрийг марцсан. Тэр нэг том төсөл байгаа. Тэр мориур таавар гэдэг их цамхаг баригдах шүү дээ. Тэр цамхагийн төсөл сая зураад дууссан болохоор би марччих. Тэр нөгөө зураг төслийн ажлын эскизний зураг төслөө зурагдаад дууссан. Тэгэхээр одоо инженерийн зураг руугаа шилжчихсэн тэр надаас холдоо явсан л та. Мориур цогцлбор гэхдээ хаана баригдахаар болсон бэ? Одоо цэцгэлтэн газар олдохгүй нэг хэсэг явсан. Тэгж байгаа тэр Төв Цэнгэлт хүрээлэнгийн тэнд их сайхан газар байдаг юм байна шүү дээ. Тэнд газрынхантай ярилцаад ер нь тэндээ барьид. Тэгэхээр тэн дээрээс бол Улаанбаатар тэр чигтээ харагдана л да. Их өндөр 310 м шүү дээ. Тэгэхээр Эвлийн цамхаг шиг л өндөр. 21 давхар гэсэн үү? Давхар нь офисын давхар нь доод тэр мориурын цаар нь өөрөө 30 давхар офис байх. Дээшээгээ тэрнээсээ дээш дахиад бас их олон 100 м. Тэгэхээр чин дээр чин орой тэр мориурынхаа чихнийг бол тийм шилэн байгууламжаар хийж байгаа. Лондон Айдер гэж байдаг шүү дээ. Тэр шиг тийм шилэн байгууламжтай. Хоёр мориурын чих нь яг хуур хөгжмийн чих байдаг шүү дээ. Тэр тэн дотор нь ер нь 50 хүн ороод хотыг харах төлөвлөгөөтэй. Дээр нь бас нэг иргэдэг ресторан байгаа. Тэгээд тэр иргэдэг ресторанаар хоол идэж сууж явах хүмүүс бас тойроод орчноо харчих болцоо. Одоо байгаа цэнгэлтгээ буулгаж иж барина гэсэн үг үү те? Үгүй. Цэнгэлт хүрээлэн байдгаар байна. Цэнгэлт хүрээлэнгийн наан их том талбай дээр хэрэгдэх юм дээ. Цэнгэлт хүрээлэн бол харин дээвэртэй болох тийм юу байгаа бах тийм. Концепц явж явах шиг байна. Тэр талбай нь хангалттай хүрэлцэх болоо та юу гэж бодож байна? Олон үеийн газар болоод ирэхээр одоо хангалттай хүрэлцсэн. Тэгээд ер нь бол газрыг бол зөв ашиглаж чадвал их том юм барьж болдгоо шүү дээ. Дээр нь нисдэг тэр энэ буудаг. Тийм яг нисдэг тэрийг буухаар төлөвлөлтөө байсан. Тэрийг зогсоосон. Тэр бас бид энэ дэлхийн таавруудын холбоо гэж байт юм байна. Өндөр барилгуудын холбоонд бүртгүүлсэн байгаа. Тэндээс бас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр их өндөр барилгууд тусгай зөвшөөрлөөр баригддаг учраас тэр тааврын холбоонд илссэн. Тэндээс бол вертикал буухыг зөвшөөр өгүүлдэг. Тийм учраас бол тэрийг болсон. Ер нь хизээ яг баригдаж эхлэхээр аваад. За бас л тэгэл судалгаа юу одоо тэрийг барихад оролцох инженерийн том компаниуд тэрийг одоо хариуцж чадах одоо эрсдлийг даах өндөр хариуцлагатай компаниудыг сонгож шалгаруулж байна. Тэгээд тэр бол энэ 15 14 онд ерөнхийдөө эхлэх бах. 13 онд зураг төслийн ажлыг дуусгаад. Тэгээд 14 оноос суур фундамент ажил эхэлсэн дээ. Ер нь таны санаа байсан уу эсвэл цаанаас захиалга өгсөн үү? Айгу миний санаа л да. Яг ер нь гадаад дотоодын хотуудаар явж байхад их том таавруудтай байх хот болгоно, нийслэл хот болгоно. Нийслэл хотуудын тийм сайхан өндрөөс харах тийм хүсэл хүнд байт юм байна л да хотоо. Ер нь дээрээс нь харах. Тэгэхээр энэ бол нэгдүгээр төр хотын бэлэгдэл болно. Хоёрдугаар бол ерөнхийдөө аялал жуулчлалын бас их сайхан бүтээгдэхүүн болдог. Ер нь нөгөө зайсан орлох нь дээ тийм зайсан лугаа гардагаараа гарна. Яг хөтэ бид чинь бэлэгдэл айлгдаг эсвэл хотоо харах гэхээр тэр Орос цэргийн өшөөн дээр нь гардаг. Эсвэл бол алсыг харагч гэдэг хүүхдийн паркт нэг юм байна. Тэн дээрээс харахаар бас жоохон намдаад байдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө л энэ хотын дэлхийн нийслэл хотуудын жишгийг л дагаж байгаа юм. Ер нь төсөв санхүүгийн хувьд хичнээн төгрөгөнд багтаж баригдахаар байгаа бол одоо нэг жижигхэн хөшөө чинь л нэлээд өндөр өртөгтэй босч байгаа харагдах юм шүү дээ. Мөнгө төгрөг бол мэдээч хэрэг өндөр үнэтэй болж байгаа. 200 сая долларын өртөгтэй болж байгаа. Тэгэхээр яг өөрөө эргэлттэй менежменттэй юм байгууламжаас мөнгө төгрөг нь бол их хурдан босох ёстой. Гэсэн тийм учраас энэ бол итгэлтэй их зоригтой байгаа шүү дээ. Тэгээ тав дээр ярьж байгаа морин хуур цогцлбор бол одоо жирийн хөшөөнөөс өөрлөлтөө. Гэхдээ ер нь нийслэл сүүлийн үед хөшөө дурсгал нэлээд их баригддаг болсон байна. Та энэ дээр ер нь ямар хандлагаар ханддаг вэ? Хүмүүс бол хөшөө ирснээр бол хөгжөхөр боллоо гэсэн нэг тийм шүмжлүүдийг хилээддэг. Та уран бүтээлч хүний нүдээр ер нь юу гэж хардаг вэ? Яг хөшөө бол илүүдэхгүй. Хөшөөч дутуул байна л да. Хөшөө өөрөө түүхийн бас нэг гэрч болдог. Тэр байж яснараа бид нэр ийм түүхтэй хүн амьдарч ирсэн юм байна. Энэ үедээ энэ улс ингэж хөгжсөн юм байна, ингэж уруудсан юм байна гэдэг түүх
Эсвэл энэ хүн ямар гавьяа байгуулсан гэдгийг дараагийн үеийнхэн мэдэх нэг юм түүхийн гэрчил юм л да. Тэгээд дээрээс хот чимэглэний бүтээгдэхүүн. Тэгээд яг нь ер нь хот хөшөө байж болно. Хөшөө олондоо биш. Цөөхөндөө бас биш. Байх хэрэгтэй. Гэхдээ чанар нь сайн байх хэрэгтэй. Урлагийн бүтээлийн төвшинг хангасан байх ёстой. Чанаргүй насжилт муутай, эсвэл утга учир холбогдол муутай, байраа олоогүй тийм хөшөөнүүд хийгдэх юм бол муу. Хөшөөнийг бол сайн уралдаан зарлж байгуулж явах хэрэгтэй гэж боддгийг. Зөвхөн нэг цөөхөн дүүн тэрнгээрээ ярьж байгаад нэг хөшөө хийчих гэхээр жаахан тийм болоод байна. Бүх уран бүтээлчлийг хамруулж ард түмнэрээ хэлэлцүүлээд ийм хөшөө барьлаа шүү. Энэ гудамжинд чинь инглиш шүү гэдэг ийм одоо төлөөллүүд шүү дээ нийслэлийн иргэдийн гэдэг юм. Энэ төлөөллүүдэд оролцуулаад ингэж нэлээд жил нухацтай бодсны эцэст хөшөөн дээр шийдвэр гаргах. Ингэж явал зүгээр юм уу гэж харддаг. Яг нь иргэдийн оролцоо бага байна. Дээгүүр нэг юм шийдэл нэг хэдэн уран бүтээлч бараг хувилдаад нэг юм хийчихэд нь шүү дээ. Тэгэхээр энэ ер нь болж байгаа мөг юм. Тэгэхээр тэрэндээ гол нь анхаарах хэрэгтэй болохоос хөшөөний тоо бол ихтэйгүү. Ер нь байх хэрэгтэй, байжлах хэрэгтэй. Тэр өөрөө ядаж фото зураг авах объект болохоос өксүүлэл тэр чинь те. Одын чимэглэлд хүний сэтгэл санаанд эерэг сайхан нөлөө үзүүлэх, түүхийн дурсгал, түүхийг бас сэргээж бодогдуулах, түүхээ мартаж болохгүй гэдэг шиг те. Ийм ач холбогдол өндөртэй шүү хөшөөнүүд. Их майдар төсөлгээд та их завгүй байх шиг байна. Төслийн явц одоо ямар вэ? Ийм нийгмийн чанартай төслүүд өөрсдөө жоохон мэдээж удаан явцтай байдаг. Тэр удаан явцтайгаар л явж байгаа. Гэхдээ сансныг бол бас хурдан юм байна. Тэр хоёр талтай л байна гэсэн үг. Яг зөвхөн бизнесийн төсөл байсан бол энэ бол дэмжигдээд аюул хурдан явчих واخ л та тэр ойлгомжтой. Хуулийн тэр юм. Мэдээж ийм сошиал төсөл гэж ярьдаг шүү дээ. Ийм төсөл болохоор цэвэр хандиваар явдаг. Тэгэхээр зэрэг мэдээж зэрэг ингээл эдийн засгийн хямрал одоо зах зээлийн байгаа байдлаас хамаардаг юм шиг байна. Тэгэл одоо ингээл сэргээд ирэхээр сэргээл ирдэг. Жаахан буудаг тийм л юм байна. Тэр яг гэхдээ нийгмийн төслүүд дотроо энэ төсөл арай онцлог нь бол жаахан юу шашны соёл гэдэг утгаараа жаахан дэмжлэг нь их том байд юм байна л да. Нийт хамрах хүрээ нь бол олон хамрдаг болчих чинь. Тэгэхээр зэрэг л нэг жанраскийг босгож явах үеийн түүх шиг тэр үед бол тийм хүнд үед те та нар мэддэг болов уу тэр хүүхэд байсан баг та нартай. Тэгэхээр тэр үед эдийн засгийн маш хүнд шилжилтийн маш хэцүү үе байсан л да. Тэр үед л босгоч болж исэн шүү дээ монголчууд. Гэтэ тийм сайхан өшөө юу бурхан босгоч болж исэн юм чи одоо энэ бол эдийн засаг ингэж эрс сайжирч байгаа нь үед бол амархан босгох шинжтэй байна. Ажиглаж хахад. Тийм майдар гэдэг ойлголтоос эхлэе. Хүмүүс бас майдрын ирэн гэл тэгэхээр юу юм бол гэл бас нэг шашин судалдаггүй бол хүмүүс нэг сайн мэдэхгүй байх шиг байна. Зарим санскрит үгэн дээрээс харахад майдар гэдэг нь нөхөр найз гэсэн үг гарч ирдэг юм. Одоо нөхөрлөж найзлах, эвлэх нэгдэх гэсэн. Зарим юм дээр ихэнхдээ бол юу гэж харагдж байна. Тэр энэрл асралын гэж. Тийм утгатай үг юм байна. Яагаад энэ бурхныг ингэж нэршил тогтоод ингэвэ гэд бүр хөврөөд хөөхөр зэрэг энэ ойрох дорнодын улсууд дээр ялангуяа их сони юм байл Афганистан, Пакистан энтерт майдрыг бас их шүтэж биччихсэн байх юм байлээ түүхэн дээр. Тэнд бол матруу өдөр гэж бичсэн ба матруу өдөр гэж тийм сони бичлэгээр бичсэн байна. Тэгэл нааша майдрия болоод яваал. Тэгээд бүр Европ руу хүртэл байна. Одоо мерси гэж үг шүү Францын. Мерси гэж одоо үг нь бас майдэр гэдэг үгний язгуур байсан байна. Тэр хоорондоо мерси гэж одоо хүмүүсийн мэнчилгээний үг шүү. Тэгэхээр ийм сонир юм байлаа. Тэгэхээр энэ өөрөө түгэн дэлгэр нь их том. Одоо сүүлийн үед одоо аватарын тий канон дээр аватар дээр крак аватар гэж тэр байна. Тэрийг харахаар зэрэг бас майдэр аватар хоёрын холбоо бас байд юм байл л дээ. Тэгэхээр энэ өөрөө их сонин дэлхийн нийтийн юм байсан юм байлээ. Энийг бол манай хүмүүс их ойлгохтой майдэр гэхээр Монголд Азид л барьдаг байгаа мөн гэхээр ерөөсөө уг нэршил нь өөрөө их том утгатай. Тийм байна. Их майдэр гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Ягаад заавал майдэр гэж? Ер нь урд өмнө босгож байсан бурхтуудаа харахаар зэрэг яг хөө жанраскаа бид бүгдээрээ мэдж байгаа. Жанраскийг яагаад босгосон бэ гэдгээ бол бид асуух ярих юм гарч байгаа. Монголчууд тусгаар тогтнолоо олсны 11 онд энийг залуучууд бол мартчихад идэг. Үед бэлэгдэл байсан. Жанраскийг маань. Тэгээд яг хөө хажуугаар нь бол яг бэлмийн нэгч бурхан гэж явж байгаа л да. Бэлгийн мэлмийн нэгч гэж. Хүн бол яг харахад хоёр нүдтэй болов цаана бэлгийн мэлмийн бас байдаг. Тэрийг ажиллуулж чаддаггүй. Тэгэхээр зөвхөн өнгөц юм ингэж наанаас нь хардаг. Бэлгийн мэлмигээр бол дотор талаас нь хардаг. Ийм юм. Тэгэхээр яг бэлгийн мэлмигээ нэх
нэг ууртай нөгөө талаасаа бол яг л тэр тусгаар тогтнолын бэлэгдэл бас. Одоо Америкт эрхчлөөний өшөө бол эрхчлөөний бэлэг тэмдэг гэж байна. Тэгэхээр бид нар тусгаар тогтнолтой байна гэдэг бол хамгийн чухал юм аа бол тэр жанрасгаар одоо баталгаажуулсан. Тусгаар тогтнолтой ч улс боллоо, 90 онд ардчилтай ч орон боллоо. Одоо нэг хүн шиг улс шиг улс болж эхэлж шүү дээ. Тэгэхгүй бол захын хүн үржээл дээр тэгэхээр захын хятад нь орж ийл, захын орос нь орж ийл одоо ингэх гээд байдаг. Эсвэл захын нэг 8-аачин Америк үржээл одоо тий үзэл бодлоо тулгах байд юм. Пүүс оршогоо нэг бодлогот нөлөөлөх юм. Тэгэхээр тусгаар тогтносон улс шүү гэдэг жанраас. За одоо ингээд хөгжлийнхээ яг сайхан голдролд ороод ирэх. Эв нэгдэлтэй байх хэрэгтэй бас. Энэрнгүү байхгүй болохоо гэж хэлсэн. Одоо энэ та нар харж байгаа гадуур гарч байгаа гэмт хэрэгүүд тий. За энэ хүмүүсийн эд материалын сонирхол нь хэтэрж байгаа байдал. Шүтэн байхгүй болсон. Эд мөнгийг шүтдэг болсон. Үнэт зүйл байхгүй болж байгаа. Соёлоо мартчих. Тэгээ ийм үед яг удаа ер нь бол эв нэгдэл одоо энэ энэрнгүү байдлын одоо бэлэг тэмдэг юу ажиулах вэ гэхээр энэ майдар урах юм байна гэж. Яг хөө ирээдүйн цагийн бурхан гэж ярьдаг л да. Тэгээд ингээд ер нь ирээдүйн хойч үеийнхэндээ бас энийг сэрэмжлүүлж явах, энэс дохиод зангааг нь өгж явах. Одоо бол хүн ойлгохгүй л дээ нэг. Ингээд бүтээж байгаа. Тэгээ явцын дунд хүмүүс ойлгох байх. Юу бүтээснийг, юу үлдээснийг жанраскийг одоо ойлгож байгаа шиг тий. Тусгаар тогтнолоо одоо мэдэрч байгаа шиг. Тэгээд энэ жанраскаа бид нар босгож чадсан улс, дараа нь Чингис хааны ардчлалын үеэр сайхан босгож чадсан улс. Одоо энэ нэгдлийн бэлэг тэмдэг босгоё л гэсэн юм л одоо бидний үзэл бодол нэгдээд ингээ майдраа босгож байгаа. Тэгэхээр цогцлмор маань дотроо юу юунаас бүтэх үү? Доторх бүтцийн үед цогцлмор ерөнхий том утгаараа гэдэг юм уу том төлөвлөлт зургаараа ер нь 4 үе шаттай. Эхний үе шат нь л одоо яригадад хийж байгаа. Хийгдэж байна да тийм. Энэ бурхантай суврагын хэсэг гэж. Энэ бол эхний үе шат. За тэр нь бол 54 м бурхан, 108 м их томоо сувраг. Дараагийн үе шат нь эхний тэр суврагынхаа тэр орчимд байх нэг аяз жуулчлалын том одоо Сүхбаатарын талбай гэдэг чихээ сумжаахан талбай, бэлтгэлийн том төвүүд. За энэ бол 2 дахь үе шат. 3 дахь үе шат нь нөгөө хот Майдер Сити гэдэг Германы том төсөл явж байгаа. Төслийн баг орц ажиллаж байгаа. За тэр бол 200 мянган хүнтэй их том хотчлог. За энэ төлөвлөгөө юм гараад явж байгаа. 4 дахь хэсгийн ажил нь бол энэ цогцлбороо сурагчаа, зүүн урагшаа чиглэлтэй одоо говийн бүс рүү хандуулсан их том тийм 90 градусын бэлэгмэлтэй их томоо тийм эко ногоон бүтээн байгуулалтын төсөл. Энэ говийн цөлжилтийг зогсоох. За энэ их олон жилийн үргэлжлэх орон нутагтай говийн аймагуудтай хамтарч хэрэгжүүлэх сансраас их өндрөөс харахад их ногоон тийм гурвалжин байгуулалт хүний гараар бүтсэн те ийм ногоон одоо байгуулалт энэ ажил байгаа. Энэ төсөл ингээд 4 том үе шатаар явж байгаа. Өнгөж бидний эхний сувраг болон бурхнаа бүтээгэл цогцлбор төсөл маань одоо эхэлсэн явж байгаа. Энэ цаашаа ингээд их том дэлгэрэх төсөл л дээ том. Тэгэхээр хэдэн жилийн ажил юм гэсэн үг бай. За энэ бол ер нь л Монгол улсын нэг хэсэг нэг ер нь 60-ны ил ажил болох уу гэж бодож байгаа. Тэгээ яг одоо зүгээр энэ яг цогцлбор маань өөрөө бол эхний бурхан сувраг хоёр маань бол яг тэ 2-3 жилийн тэр босч байгаа. Энэ бол дөнгөж юмны эхлэл. Одоо нэг эрхчлөөний хөшөөгөө босгож байгаа л тэгээд Нью-Йорк хот маань цэцэгдээд ингээд явлаа гэдэг чигэд эрхчлөөний хөшөөч Манхэттентэй байж байгаа шүү дээ. Тэгээд яг тэрнтэй адилхан бид нар энийгээ босгоод хөшөөгөө эхлээ босгочих хөтө зэрэг одоо түрүүний ярьдаг бэлэгдлээ босгоод тэгээд тэрнээс хойш бүтээн байгуулалтууд нь хот тосгод одоо суурьшлийн бүсүүд за тэгээд цаашаа бүр цөлжилтийг зогсоох тийм эко төсөл болоо хүртэл явчихж шүү дээ. Техник хэлж 14 онд ашиглалтанд орно гэсэн. Зөв хугацаанд 14 онд орно гэж 14 онд эхний бурхан 84 м бурхан маань босно. Тэгээ 15 онд хойтлын сувраг маань босч одоо ерөнхийдөө бүтээгдэнэ. За ингээд 16 он гэхэд ер нь энэ хоёр маань нийлцсэн цогцлбор шүү дээ. Энэ хоёр маань нийлээд нэгэн цогц суулж нээлттэй их байх. Бурхан одоо цутгацсан байгаа гэсэн үү? Бурхан цутгагдсан. Бурхан бол 54 м бурханыг Монгол улсад цутгах ямар ч болцоо байхгүй. Цутгадаг технологи ч байхгүй, үйлдвэр ч одоогор байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар энийг бол урд зүгийн хооронд цутгуулж байгаа. Тэнд цутгаад дууссан. Одоо бол хэсэгчлээд наашаа ачилтаар ирж яваа. Тэгэхээр зэрэг нодлон 100 эхний бойв гэж одоо өлмийг нэрлэдэг юм л да хөл. Хөлний хэсэг бол орж зүгээр төмөө олондоо хийгдэж байгаагаа баталгаажуулж харуулсан байгаа. Одоо бол бусад хэсгүүд бол хэсэгчлээд орж ирнэ. Ингээд угсралтай явагдана. Ингээд түрүүний ярьдаг 14 онд бурхан л босож дөнгөж өндөрлөн дөө. Тэгээ бурхан маань алтадмал байна. Тэ? Одоо гуйлан бурхан байгаа. Гуйлан цутгуур буюу их зузаан цутгаж хийж байгаа.
гуйлыг бол алдчих болдог. Тэгэхээр зэрэг тэр алдах технологи гэдэг нь бол бас гадаад дотоодын компаниудад ярьж байгаа. Энэ бол бас 14 онд багтааж хийх болно. Тэгэхээр алтан бурхан болно. Яг дотроо мэдээж гуйлын цутгуур шүү дээ. Тийм том бүтээн байгуулалтын ажлууд ярихаар ер нь дандаа ур зүг рүү яваал хийгдэл ирдэгтэй. Тэрэнд нас жоохон харамс сэтгэл төрдөг танд. Одоо жишээлбэл хандвар усж байгаа хичнээн төгрөг цугласан бай. Тэгээ одоо хичнээн одоо урд одоо юм хэлэх гэж зарцуулах ойролцоогоор. Одоогийн байдлаар бол бурханыг цутгаад дуусж яах гэдэг чинь ойролцоогоор бид нар нэг 9 сая доллар ихтэй долларын зарцуулалтаар явж байна. Зөвхөн тийм фундаментын ажил нөлөө явсан. Фундамент бол маш их том фундамент гарч ирж байгаа. Тэгэхээр тэнд бол асах зардал явж байгаа. За инженерийн зураг төслүүдийн зардлууд явж байна. За англичууд суврагын зургийг зурж байгаа. Тэнд бол бас сая эртээ доллараар зургийн ажил явагдаж байна. Инженерийн маш их тооцоо өгдөг, салхины тооцоо, газар хөдлөлтийн тооцоо, инженерийн тэр хийц өөрөө хэцүү хийц учраас тэр дугуйсан хийцүүдийг гаргаж ирэх ийм ер нь урд хожид байгаагүй сонин хэлбэрийн их модерн сургал да. Тэгээ сувраг гэхээсээ илүү их сонин архитектурын бас гайхамшигтай бүтээл болж гарч ирэх ёстой. Тэгэхээр энэ бүгдэн дээр монголчууд бидний хүч хүрэхгүй юм бас байна. Бид нар бол энэ дээр бол хүлээн зөвшөөрөх ёстой. За тийм том бурхныг цутгах байтугай жижигхэн гэртээ тавих бурхныг цутгах үйлдэл алга шүү дээ яг үнийг хэлэх. Тэгэхээр энийг бол нэгэн техник хөгжсөн бурхан цутгуурын ажил дээр л одоо дагнсан компаниудыг одоо бид нар хайж олсон. Тэгээд тэр компаниудаа хандаад явж байгаа. Цогцлбор маань өөрөө дэлхийд данстай бүтээл болно гэж зарласан байгаа. Дэлхийн гайхамшигчдад харьцуулбал ямар давуу талууд байх вэ? Яг зорилго нь дэлхийн гайхамшигын архитектурт орох бол тийм